За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр та бүхэнд Paloma компани оруулж ирдэг бүгд найрамдах Солонгос улсаас оруулж ирдэг нефрес эмээх бөөр хамгаалах бэлтгэмжийн тухай танилцуулгая. За намайг Мөхтөе гэдэг их хэмж мэрэгчлээ. За нефрес гэдэг урамжийн гаралтай юм маань манай улсад орж ирээд одоо 20 дахь жилийнхаа ойн дээр ирж байна. За энэ юм маань ерөнхийдөө бол бөөр хамгаалах, бөөрийн өрсөлдийг дарах ийм үйлчилгээтэй. За тэгэхээр бөөр гэдэг эргэтэн маань юм хос эргэтэн байдаг. За гол үйлдэл нь болохоор бие махбодын одоо өссөн бодис солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг ялгаруулах. За биед одоо ус сэрдсийн хэмжээг зохицуулах, цусны даралтыг зохицуулах. За мөн одоо хүчин шүлтийн тэнцвэрийг тэнцвэржүүлэх. Мөн одоо цусны улаан эсийг төлжүүлдэг эритропоетин гэдэг энэ бодисыг ялгаруулснараа цус төлжүүлэх гэх мэт ийм олон одоо чухал үүрэг гүйцэтгэдэг ийм эрхтэн байгаа. За тэгэхээр бөөр гэдэг эрхтэн маань өөрөө бол ийм судаслаг эрхтэн байгаа. За судаслаг одоо судасны бөөгнөрлөл нь буюу одоо нефрон гэдэг нэгжийг үүсгээд за энэ нефроноор ерөнхийдөө одоо хүний биеийн цус 180 литр цус өдөртөө одоо 24 удаагийн шүүлтээр ороод за тэгээ эцсийн дүндээ 1.5-аас 2 литр ийм өтгөрүүлсэн одоо тэгээ шээс болж бидний биеэс ялгардаг байх нэ. За тэгэхээр энэ нефрон буюу одоо энэ цусыг шүүдэг энэ бүтцээр өөрчлөлт гарах өрөвсөл үүснээс бөөрийн одоо хурц болон архаг одоо ийм өөрчлөлтүүд гараад цус шүүх, за шээсийг ялгаруулах, хүчин шүлтийн тэнцвэрийг зохицуулах, за мөн цусны даралтыг зохицуулах энэ үйл ажиллагаанууд нь хямарснаар одоо бөөрийн өвчний шинж тэмдэг хоёр дахь шинж тэмдгүүд нь илэрдэг байна. За манай оронд бөөрийн өвчлөлийг аваад үзэх юм бол ерөнхийдөө сүүлийн 10 жилийн одоо статистикаар авч үзэхэд жил бүр одоо эдгээр нь нэмэгдсэн ийм одоо статистик энэ дээр харагдаж байна. За тухайлбал энэ 2022 онтой харьцуулахад 2023 онд бол 10,000 хүн хамталж 63.5%-аар эрэгтэйчүүдийн хувьд нэмэгдсэн байна. За эмэгтэйчүүдийн хувьд бол энэ тоо бол 314.7-оор тус нэмэгдсэн ийм одоо харагдаж байна. За насны бүлгээр аваад үзэх юм бол ерөнхийдөө бүх насанд энэ 10 жилийн хугацаанд бол нэмэгдсэн юм статистик харагдаж байна. За альбомын гун ам тооцоход за тэгэхээр ерөнхийдөө бол аль насныханд илүү одоо энэ өвчлөл өгцөн илүү нэмэгдэж байна гэхээр 65-аас дээш наснд бас нэлээд одоо их хэмжээгээр буюу одоо нийтдээ 997 одоо тийм давтамжаар ингэж нэмэгдсэн ийм одоо статистик харагдаж байна. За тэгэхээр бөөрийн өвчний үндсэн шалтгаан бол мэдээж халдвар байдаг. За бие махбодын халдварын голомтуудаас өксөх буран уруудах замаар ирж бөөрийг өвчлүүлэхтэй ийм одоо үндсэн шалтгаан болж өгдөг. За хоёрдугаарт бол бодис солилцооны өвчин, хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор үүсдэг. За чихрийн шижээ өвчний одоо хүндрэлийг болмас бөөрийн одоо нарийн судсууд тийм одоо очих тэжээл дутагдсны улмаас энэ дээр бол бөөрийн өвчин гэж хоёр төгчөөр үүсдэг. За мөн манай монголчуудын хувьд хамгийн өргөн одоо том шалтгаан нь бол энэ цаг агаарын эртэрс уурс амьсгалтай хүйтэн жиндүү энэ нөхцөл байдал улирлууд одоо удаа үргэлжилдэг шүү дээ. Өвөл хавар намрын улирал гэх. Тэгэхээр эдгээр үед одоо даарч өрснөөс бөөрийн судснуудад агших агчил өгснөөс одоо тэнд бас цусны урсгал удаашрснаас одоо эмгэг одоо урлууд явагдаж өвсдөг байх нэ. За бөөр өвдсөний одоо үндсэн гол шинж тэмдэг нь бол өвдөлт байдаг. За ус нургаар өвдөх. За хоёрт нь шээсний гарц өнгө өөрчлөгдөх. За мөн одоо хавагнах зовх одоо шилб өглөөдөө хавагнах. За ядарч нойргуудах, цус багдах зэрэг ийм шинжүүд илэрдэг байна. За тэгэхээр эдгээр өвчний үед бид нар эмчилгээний зарчим нь болохоор мэдээж халдварын эсрэг, өрөвслийг дарах, за мөн шээлгэх, хаван буруулах гэсэн юм үндсэн одоо зарчмуудаар эмчилгээг бид нар төлөвлөж хийдэг байна. За тэгэхээр эдгээр гурван одоо зарчмын аль альнд нь үйлчилдэг урамжийн гаралтай нефрес эмээх бэлтгэл нь үндсэн гурван одоо найрлагатай ийм одоо бүтээгдэхүүн байна. За энэ гурван найрлагын ерөнхийдөө Европын улс орнуудад ургадаг ийм эмээ ургамлууд байгаа. За энэ ургамлуудыг Солонгос руу авчиж тэнд одоо орчин үеийн технологиор одоо нефрес эмээх эмийг бүтээдэг ийм одоо үйлдвэрээс бид нар яадаг байх нь эмийг нийлүүлдэг байх нэ. За нефрес эмийн одоо биологийн бодисууд гол бодисуудыг дурдах юм бол ерөнхийдөө фенолт нэгдэл бүхий палавноидууд агуулсан байдаг. Гурван ургамал гуруула. За ялангуяа
баавган чих буюу те ОВ-УРС гэдэг энэ ургамалд бол урсоолын хүчил буюу одоо эхний нэгнэнд байгаа бодисууд агуулгадаад эдгээр нь ерөнхийдөө ямар үйлчлэгээ үзүүлдэг гэхээр шээсний замын хүчлэг орчныг шүлтлэг болгосноор за тэнд байгаа одоо нянгуудыг бактериудыг устгах үйлчлэгээтэй буюу нянгийн эсрэг ийм үйлчлэгээтэй байх нь шүү дээ. Уросептик буюу шээсний замыг ариутгах. За дараагийнх нь шээс хөөх буюу шээлгэх ийм үйлчлэгээтэй. За мөн одоо энэ анонискийн ургамал бол мөөгөн цэр эсрэг үйлчлэгээтэй тогтоогдсон байна. За ортошипонс агуулгадаг биологийн бодисын нөлөөгөөр бол үндсэндээ антиоксидант буюу өрөвсдийн эсрэг үйлчлэгээ үзүүлснээр энэ бол яах нь халдварын эсрэг, шээлгэх, шээсийн замыг цэвэрлэх, за антиоксидант ийм үйлдэлээр үйлчлэгээ үзүүлдэг байх нэ. За эдгээр нь одоо сүүлийн үеийн судалгаануудаар нэлээд батлагдсан байдаг. Амтан болон одоо клиникийн судалгаануудаар за ортошипонс дээр одоо мөн одоо шээсний үйлчлэгийг багасгах үйлчлэгээтэй тогтоогдсон ийм судалгааг бид энэ дээр харж байна. За антиоксидант үйлдлийн механизм бол ерөнхийдөө энэ флавоноидтай холбоотой. Өөрөөр хэлбэл гидроксилийн ийм бүлэг авснараа эсэлдсэн нөгөө эсийн одоо бөөрийн эсийн тэр подоцид эстэй судасны эндотел эсийн мембран дээр явагдаж байгаа хит эсэлтэлтийг гидроксил бүлгээ аваачиж устөрөгчийн ионыг өгснөр яах нь тэрийг саармагжуулах антиоксидант үйлдэлээр тэр одоо эсийн мембран гэмтэх үзэгдийг сааруулдаг байх нь шүү дээ. За энэ үүний улмаас тэнд явагдаж байгаа тий үргэлжлэлийн процессыг намдаах, за өвдөлтийг бууруулах, за одоо юу гэдгийг тий одоо нөгөө агчлыг бууруулах ийм одоо үйлчлэгээнүүдийг үзүүлдэг нь энэ дээр тогтоогдсон байна. За арбутин яадгийн хэрэг арбутин өөрөө дангаараа мөн одоо энэ амтан дээр үүсгэгдсэн липополисахаридаар үүсгэгдсэн бөөрийн өрөвсийн эмгэг загварууд дээр одоо бөөрийг хамгаалах ийм үйлчлэгээтэй тогтоогдсон байна. За арбутин агуулснараа энэ арбутин өөрөө дангаараа мөн яадгийн хэрэг арсны нөгөө нэг нөсгөө толбыг үүсгдэг тийм меланоцит эсийн идэвхийг буруулснаар арьс цайруулах бас ийм одоо үйлчлэгээтэй тогтоогдсон. Ингээд бас дангаараа гоо сайхны практикт нэлээд хэрэглэгддэг ийм одоо урмал энд орж ирсэн байна шүү дээ. За энэ дээрээс гадна мөн одоо бөөрийн гентамицинаар үүсгэгдсэн бөөрийн одоо өрөвсдийн үед тэр одоо бөөр хордуулах нефроник гэмтэх, бөөр хордуулах үйлдэлийг одоо бууруулах кератинин мочивиныг одоо бууруулах үйлдэлтэй энэ дээр тогтоогдсон ийм 21 оны судалгааг бас энэ дээр харуулж байна. За мөн одоо Анонис спиноза гэдэг ургамал нь одоо шээсний замд үүсдэг чулуу байдаг тий. За шээсний замд үүсч байгаа чулуунууд нь ерөнхийдөө олон хэлбэр бүтцтэй байдаг. За кальцийн чулуу, за струвит стоунс гэдэг магний болон одоо аммоний фосфат бүтцтэй ийм чулуу байдаг. За энэ уриасаа ялгаруулдаг нэн мочивиныг одоо аммиак болгож задлаад шээсний pH-ийг нэмэгдүүлснээр чулуу үүсгэх процесс явагддаг гэж үздэг. За шээсний өвчлийн гаралтай чулуу нь бол ерөнхийдөө шингэн бага уснаас үүсдэг. За мөн одоо цистон үрээгээ ийм одоо зүйлүүдээс чулуу үүсдэг. Тэгэхээр энэ дээр энэ ургамлын үйлчлэг нь яадаг юм хэрэг шээс хөөх, шээс хүчилшиж чулуужхаас сэргийлэх. За тэгээд энэ оксалат буюу энэ кальцийн оксалат үүсэх метаболизм дээр сааруулах үйлчлэгээ үзүүлснээр шээсний чулуу үүсэх одоо энэ процесс сааруулж өгдөг. За шээсний одоо тэр нэгэнт үүссэн чулууны одоо бас ялангуяа тэр оксалатын чулуу байх юм бол бас ингэж нөгөө бүтцийг нь ингэж зөөлрүүлэх ийм одоо үйлчлэгээ үзүүлдэг гэдэг нь энэ судалгаагаар батлагдсан байна. За ингээд ортошипон дагуулдаг энэ бодис нь мөн дангаараа одоо мөн өрсөлийн эсрэг бөөрийн одоо эдийг гэмтээсэн гэмтээдэг энэ гербицидээр одоо үүсгэгдсэн энэ бөөрийн гээд сонгол одоо бөөр хамгаалах үйлчлэгээтэй гэдэг нь дээр тогтоогдсон юм байна. За ингээд нефресимийн айлганд орж байгаа ургамлуудын үйлчлэгийг аваад үзэх юм бол за нянгийн эсрэг, өрөвслийн эсрэг, антиоксидант, шээс хөөх, агчил тавиулах, за чулууг одоо үүсэлтийг багасгах, шээсний өвчлийг багасгах гэсэн ийм үйлчлэгээр бөөрийн өвчнүүд нөлөөлдөг байх нэ. За хэрлэх заалтын үед аваад үзэх юм бол ерөнхийдөө бөөр шээсний замын зочмог бол архаг өрсөлд өвчнүүд, за бөөр дасган чулуу үүсэх үеийн одоо хам эмчилгээнд хэрэглэдэг ийм залттай. За хэрэглэхдээ бол 3 айрцаг нь одоо 1 курс эмчилгээ болно. За эхний 10 хоногт бол 2 капсулаар өдөрт 3 удаа буюу өдөрт 6 ширхгээр уугаад ингээд үлдсэн 11 дахь хоногоос үлдсэн одоо 80 дахь хоног хүртэл нь болохоор 1 капсулаар өдөрт 3 удаа ингэж ууж хэрэглэдэг ийм бэлтгэл байгаа. За тухайн эмэнд одоо гайш нөлөө харьцуулах юм бол одоо тухайн эмийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн ургамлуудад харьцалтай бол
ажлын өгөмжтэй хүмүүст бол бас хэрэглэхгүй. За жирэмсэн одоо эхчүүд бас хэрэглэхгүй. Ингээд ийм эмчийн зөвлөгөөгөөр ингэж үзүүлж таад хэрэглэхдээ ийм одоо заалттай ийм бэлтгэл байна. За депрессийг хэрэглэж байгаа үед бол ерөнхийдөө шээсийг хүчлэгжүүлэх зүйлтэй одоо хамт хэрэглэхгүй. За жишээ нь одоо хүчлэг шин чанартай жимснүүдийн дорн. За энд одоо юу гэдгийг те мандарин ч гэдэг юм уу. Одоо юу хүчлэг шин чанартай те нимбэг зэрэг ийм одоо орнолуудтай одоо хэрэглэх нь тохиромжгүй гэж үздэг байх нэ. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. Ингээд та бүхэн энэ хичээлийг сонссны дараа энэ доорх 5 асуултанд хариулаад өөрийнхөө мэдлэгийг сороорой. Анхаарал тавьсанд баярлалаа.